Тэнгэр намайг ивэж их гүрнийг байгуул. Нэг захаас нь нөгөө зах нь хүрэхэд жинийн газар үлдээ би. Энэрх цаазлах хайр байж төр байдаг. Их хүссэн хүнээр төрийн жолог бүү хатах. Эрхэм хүндэт үзэгчдээ Монгол улсны 100 эрхэм нэвтрүүлгийн хойморт та бүхний бахархан хайрладаг нэгэн эрхэм сууж байна. Нэрийг хэлэлтгүй та нар бахтан баярлж байгаа гэж бодож, харуутан баярлж байгаа гэж итгэж байна. Манай тавгийн эдэн самсалт. Тэгээ да. Сайхан чихэр идчихээ. Таны одоо наад ирж байгаа ч бол Францын ерөнхийлөгч Жак Ширакаас өгсөн цом байгаа. Уг нь бол Оо тийм үү? Би тэгээ тавгийн эдэн хийсэн. Оо за. Аргагүй аврах хүний юм бүхэн түүх байх л тоо энэ. Би бол боддгийн шүү дээ. Ховлын хаан тэр түүхийн дэртэд арлын эргэр очихтан олон онгоцсон сүрж камиказ болж үнэхээр японочдын ярдгаар тэнгэр залхаас нь түүх байдаг. Гэлээхдээ би энийг бол ялагдал гэж боддог байхгүй. Тэгээ энэний дараачийн том цочоо бол өөрийн чинь Японы сумод Японы одоо сумогийн дэвжин дээр байгуулсан амжилт бол ерөөсөн Японыг эзэлсэн, ховлын хорыг баярлуулсан, түүхийн хорыг баярлуулсан, том үйл явдал болсон гэж би яруу найрагчийн хувьд ч гэсэн би Монгол хүний хувьд ч гэсэн хөөргөж бодож явдаг. Цөөхөн монголчууд гэд бичсэн үг харахаар л миний уур хүрдэг. Би цөөхөн үнэн л дээ. Ямар ч байсан цөөдлгүй дэлхийн толгойн өвчин байсан ард түмэн шүү дээ. За тийм анхны түрүү ямар ч байсан яг над Монголын бас нэг сайхан түүхтэй холбоотой 11 сарын башууд би яг Кюшүү арал дээр Момоч хамаа гэдэг Монголын ирэг гэдэг нэртэй хажуухаа Монгол зэргийн ирэг гэж боддог. Яг тэр үнцгэн дээр би төрүүлж байсан шүү дээ. Яг чи 11 сарын сүүл гэдэг чи ерөөсө сүүлийн тоглоом нэг. Тэр онцгой төрөв байсан байж. Тэн дээр төрүүлэх нэг ачаан санагдаж байгаа. Одоо ингээл ярингуут өөр их ус босоод ингээд. Ус босоод ирдэг. これからはなお一層稽古に精進し、横綱として相撲道発展のために一生懸命頑張ります。本日はどうもありがとうございました。 Хакатаван гэж одоо японоор хэлдэг дээ. Нэг жоо тий. За нэг рекорд тогтоосон доо. Манай даваа жаргал дараа нь бас тогтоосон баг. Яг тэрийг бас 11 сард бас яг тэр газар бас тогтоож байсан. Би гэдэг хийхэн хөвлий 10 сар уруугаан урган ургаж их газар төрүүтэн дээшэн урган ургасан цаг тооны үргэлжлэл цагаан сүүний ургамлаа. За сайн байна. За. Сайн байна. Сайн намарч юу та. Хүүхдүүд аваа явж байгаа юм уу? Ой, нач зэнэр аа. Оо за би харин хашаагаараа нэг зураг авах гал. Сайн байна та. Оо. Танд их чинь шүү дээ. Та өнсөл ийдэ. Тийм шүү дээ. Яаслын хүүхдэж та яаслын багш байсан юм уу? Доор байсан. Оо тийм үү. Миний дуулснаар энэ газар бол та 4 нас хүртлээр таны өсч өндийсэн газар гэж сонссон. Яг хаа саажээсээ хүмүүс төрөөд. Та саажгаа баясгаад. Мэдэр нэг ах байсан юм аа. Энд ч тэгээ би төрсөн юм байна. Их хүрээ хагцал гэж их айхтар юм байдгийн тийм юм одоо тохиолдсны дараа ирсэн миний хөсөж нөгөөгээ санж мөрөдөж яхад гарсан өрмөн болохоор зэрэг арай л илүү ахнараас нь арай л илүү л эрхлүүлсэн болоо даа л гэж боддгийн шүү дээ. Тэг өнөөдөр сайхан өдөр байна л да. Хүүхд тогтоо энэ анти юу зурлаа антиныг хараад яа да мөнч. Би нэг яслтаар явдаг байсан. Бас манай багш гэдэг одоо их шээ. Би нэг яг хүүхд ухаан орж байгаа юм чинь. Өндөө бачихгүй. Тэрийг л их мунхан сандаа. Тэгээд имэдэ өөрүүлж ирээд нөгөө одоо ингээд гоождсон шүү дээ ус тэгэл тэгээл загнаал тэгэл бөксөө ингээд төврөөцсөн угаалгаж яхаа санаж ирсэн. Сандаг гэж үү? Тэргээл мунхан сандаа.
元は一人で그래手がせに自宅春にゃ必ずお堂は帰る土産いっぱいぶら下げてよ寂しくなるけど誰だやお堂яагаад явах болов гэснээс бас нэг юм яриа сонсдог юм аа. Тавд орчиж айхтар хөдөлгөөнтэй хүүхэд байгаад аав ээж нь аргаа бараа гатуу сургуульд явуулсан чи хожмоо авраг болжээ гэж. Ширүүхэн л орж байсан доо. Олны үг олтаа гэж. тухайн үеийн тэгж аав ээж явуулдаг мөнгө гэж хаана байна. Нийгэм солигдоод монголчуудын амьдралыг сайн байгаагүй би Монголоос харахтаа 100 доллартай гарч ирсэн шүү дээ. Тэгвэл би ерөөсөө хүүхд байхдаа олимпиа авраг болгож мөрөддөг байсан. Тэ. Замаас олимпиа авраг байгаагүй шүү дээ. Одоо сайхан аврагууд гараад ирсэн. Ерөөсөө тэгэл ах нартаа ер нь барилдаад унал та шаартай. Ах нартаа энэ насаараа унах юм биш үстэй нэг чинь гэж өөрийгөө их боддог байсан. Өө за. Нөгөө боли чөлөө төр барилдах юм бол энэ хоёр даруусаар байгаа одоо миний бүхэн карьер дуусах юм байна гэж. Хүүхдийн санаалдаа. Тухайд тийм айхтар бодож байгаа. Айхтар. Тий. За боли жудаад орё гэдэг. Өөр юмар үзье гэж. Тэгэ энэ өрөөс жоо хоол явъя гэж. Дараалахгүй биш хоол явъя гэж одоо. Ингээд би бүр хүүхд байхдаа сумаа харж байгаад л тий дахиад хэлчих. Хоёр хүүхнгээ барилж чинь тийм ээ. Амар амархан ялж ялагдадсан байхгүй. Нөгөө дөрөв сэтгэлтэй бацаан чинь өө энийг би чадах юм байна. Гэл очсон. Очоод үтсэн. Алуулан гаалтсан. Тийм л үүд байхгүй. 立ち合いのないモンゴル相撲とは勝手が違った。だがわずか1年でインターハイ3位入賞。若者の才能を監督は見抜いていた。 Очоод нус хацартаа нааж байгаа чинь нус нь бүр нөгөө дагцсандаа налжуул яах вэ? Вот энэ хоёр чих хугараад энэ хүний дугчин ингээд хавдахаараа мөргөлдөөд мөргөлж чадахгүй юм чинь тэгэл хамаагүй мэдрэл зэдрэл ингээд салгална шүү дээ. Мөргөлдгөл гэхэр ч одоо яаж мөргөлдөх юм бэ тэр ч одоо сураагүй сурцгүй гэдэг тэр ивийн мөргөлд багтаа яах вэ? Мөргөл гэж байгаа биш энэ үндсэн барилдаа мөргөл гэдэг. Ерөөс ингээл урд урдаас нь мөргөлд гэж байгаа юм уу? Мөргөлж барил гэж байгаа юм чи юу ингээд байгаа чи ингээд шүгүй яах юм бэ тэр чи хөрхөө хэцүү тэр хүмүүс сэтрэх бол зүгээр жапуха чин зүгээр л ерөөсөө сэргэл байхгүй та тарих бол ерөөсөө олон хөдөлж исэн байна те жар үтсэн юм чис зовлон үтсэн чавганц гэж чавганц нь одоо манай дашны юм тайш бараад өгөө би нэг өдөр чавганц болно дашнамч нэг өдөр чавганц болно. Тэгэл тэгж явдаг гэсэн. Тэгэл хоёулаа их гоё штэ. Улаан уц татнаа. Өгшөг толгой өвч тарих өвч гэдэг. Хэмжээ таамаа. Тэгээ хоёулаа ингээ хавтцсан. Хүний хавтар ингээ доошо буучдаг байхгүй. Энд ч одоо ингээ зулаач одоо пимбигэл ингээл мөргөлдөн ингээл бүр ингээ нөгөө Марсыг чөлөөснө гэдэг кино маань байдаг штэ тий. Тэрэн дээр гарч шил ингээл нөгөө Шорцныгийн дэ болсон. Тэгээ ингээд буугаад ирж штэ. Бурхан минь ээ. Тэгэл нөл өвч ёо гээл. Тэгээ уул нь байхгүй. Улаан зулгаараа ирэх. Зулгарч. Тэгээс нэг улаан уц татдаг. Тий. Хэмжчихээ мэддэг. Яг энэ дээр зангидж байгаа. Зангидаад нийлүүлдэг шүү. Ингээл үзнэ. Хөдөлж чадчих. Хөдлөлгүй яах юм бэ? Тэгээд нэгийг өөрөөсөө суулгацаа жоохон сунгаад татаад байгаа юм шиг байгаа тийм ээ. Пэ ч одоо хөдөлж амар хөдөлсөн байх шиг. Тэгэл мөр баасан хоёул. Толгоогоо баасан. Хосоку нагаи кономичи 振り返ると遥か遠くふるさとが見える. Энийг л бодоод байлаа. Монгол тулхтны 100 эрхэм. Одоо хүртэл мартдаг юм. Би ингээл ашинтай Монгол руу 100 йены маружин гэж байдаг шүү дээ. Одоо Японд байдаг да. Мөнгө цуглуулж аваад ирчих. Тэ? 10 йен гэдэг. Зэсэн 10 йен цуглуулж аваад. Тэгээ 100 болох. 110 ширхэг болох. Тэгээ тэрүүгээр чинь ээжийнхаа дуу хоолойг 40 секунд сонсох уу марууж итгүү гэдэг юм. Ерөөсөө хоёроо өнцөг харагдаж байгаа байхгүй. Хүүхд бол идмээр байдаг. Тэгэхэд би ерөөсөө ээжтэйгээ л ярина гэдэг гэсэн.
Тэгээд тухайн чи юм 90-д онд ч бас нэг тодорхой хэмжээ хүмүүс л гар утас барьдаг байлаа шүү дээ. Тий. Гэрлөө залгана. Тэг байсан ч байгаа ч үгүй хаяа нэг байхаар аваасаа гэл. Тэгэл авангуут ээж байна уу нэ за хүн сайн байна нэг нэрийг одоо бүх юм гоё болж тийм ээж баярлаа так. Тэгэл тэр сэтгэлийн цаталт байхгүй. Тэр бүхэн хооронд нь нэг сайн гэл нэг хэдхэн үг явчихад л мэдээж хүн ээжтэй хайргүй хүн гэж нэмний хорвоо таллаа байхгүй. Ер нь их ээж их гоё дээ. Эхнэртэй биш ээжтэй голцоо жоохон бэлэг мэлэг авдаа шүү дээ. Ээжигээ их гоёх дуртай гэж. Ээжигээ их гоёх дуртай. Хөөхөө. Тамира уушлаарай. Үлдсэн. Улаанбаатарт миний аав тэгэл тийм. Ингээл. Тохойд нөгөө имэйл чинь дөнгөж эхэлж ирсэн. Тийм нөгөө компьютер дээр ч байхгүй. Сайхан захиа бичэндээ. Гар захиа. Илгийн бичнэ. нэг өдрөөсөн чинь их хөөрхөн хүүгээс захиа ирчих. Тий за. Нэг хөөрхөн захиа ирсэн. Тэгээд тэрэн дотор юу байсан гэхээр одоо миний төрөвчин дотор байж байгаа. Нэг задлсан чинь нэг захиан дотор нэг бөөрөнх юм байсан байхгүй. Тэгээд үдсэн чинь юм нэг далаа морь гэж байдаг шүү дээ. Нэг жоохоо юм тий. Тэрийг ингээд жижиг уудан тэгээд ээжийнхээ захиан дотор хийгээ явуулсан. Тэгээд нэг сургуулийн нэг улаан шуудангийн машины улаан машинууд байдаг шүү дээ. Тэрийг л хүлээнд хоёулаа нэг хүүхд байхдаа зүгээр зэрэг ингээд улаан машин 11 цаг л ирдэг. Захиа алгаа. Нэг болдгсон бол морь байдаг бол ээжтэй очихсан гэсэн юм болоо да миний хөөгээд далаа морь гэдэг нэг хөөрхөн. Одоо хүртэл миний цүнхэнд явдаг. Эндээс үл чи үүссэн газар яахарахгүй л одоо чиний төрсөн нутаг бас. Тэгээ Японд байх тэр удаан хугацаанд зовж яргаж явахдаа их санаа нутаг. Санснаар болдгүй хүмүүний цэнхэрхэн орчлонд салхины аясаар хийсэн дарцаг явсан байви. Зарим нэгний зүрхэнд үгүйлэгдэхин орон зайтай сангараг зааж дэрвсэн туг явлаа. Хааны намсгал байд юм бэ? Хаана байд энэ намсгал? Ганц Монголд байдаг шүү дээ. Мэдхүү. Сингэн талаар оролцоод татгшаа. Бүр ёстой ингээд нэг тэнийж байгаа л ингэж байгаа бүр дэлгэрэл тийм ээ. Энэ их салхийг санд шүү дээ. Би дээр нэг ганжмагчтай нэг ярилцлаа. Монголын салхийг амар санаж байсан гэж. Сайхан гараал ирэхэл тэр одоо байгальдгийн тэр өөрийн сайхан үнэр. Миний дуртай үнэр бол олон адууны үнэр. Учир нь гэвээс төрөхтөн нагийн үнэр, тууранаас нь газрын үнэр, тохомны нормноос хөл сүнэртд юм. Миний дуртай байдгийн учир нэ гэж бодчихсон баг. Би өөрөө чинь тухай юу яриулах гэж бодсон байг вэ? Би ямар бэрхшээлийн дунд тэр хүний оронд яаж зовж тэнд мөн уйлах өдөр олон, гомдох өдөр, зовох өдөр олон, ямар олон бэрхшээлийг туулж иж хүн алдарт хүрдэг бол. Одоо манайхан чинь шалуухан алдарт хүрэх гэдэг үр ухаангүй шүү. Би ууж тэр дээр сууж саке сууж байгаа л болсон болов хүнийг янз янзаар хилээл намайг айхтар хэлдэг байсан шүү дээ. Энийг одоо хилээд байгаа хаашаач. Амар ойлно. Oh my god гэл. Хараач. Зайл мэйл суудаа. Зайл. Мөх гэж. Тэгээд хамгийн гол нь энэ хүний халуун суудал шүү дээ. Тийм биз дээ. Тэгээд аваа шидэн тэр чинь орж ир цохин ийшээ толгой төрхгүй одоо юу байдгийг одоо тэгэл цохин шүү дээ. Тэгсэн ингээд хуулдрал ороод ирэхдээ замд байгаа нэг буцаж явж байхдаа шал дургу өрөөд байхаар нь гэлээ. Маа гэж ишгэлсэн байхгүй. Солиорж өгнө шүү дээ. Тэр зүгээр нь улам хардаг байхгүй. Бүхэ ачаад тэр гэлэгдэг байхгүй. Ер нь бол энэ сумуугийн амьдрал гэдэг чинь байна шүү дээ. Өнөөдөр бидний үзэгний үзүүрээр бичээд байгаа тэр хямдах юм биш шүү дээ. Манайхан их мартамтгай улсууд юм шиг байгаад байгаа. Тэр барилдаан, тэр агшин, тэр мэдрэмж, тэр гал, тийм ээ? Тэр зориг зүрх ерөөсөө амны дэнсэн дээр явдсан шүү дээ. Хүн мэдхгүй, магадгүй. Миний мэдхийн манай сургуулийн бас нэг галын бөхчүүдээс нуруу хураал барилдахгүй суугуулжсэн хүмүүс зөндөө байгаа үеийнхэн.
Тийм ээ. Цаг хугацааны хувьд жижигхэн мөртлөө агуу яалтын төлөө хүн яаж явд юм бэ гэдэг ерөөсөн манайхан ойлгодгүй шүү дээ. Одоо нэг жоохон зэрлэг талаар хэлэх юм бол алаан болдог байхгүй юу? Тэр бэлтгэл дээр 4 цаг 5 цаг нүдүүлэн зодуулна тийм ээ. Хүн хийхгүй бол тэгээд ерөөсөн мал шиг харьцдаг тийм нийгэм шүү дээ. Өнөөдөр Японд тэр нийгэм байхгүй болж ганц үлдсэн нийгэм босоо тэнхлэгтэй нийгэм гэдэг чинь Японд байгаа. Самурай ёс гэдэг чинь Японд ганц байгаа нь сумаг ертөнц байхгүй юу? Одоо зүгээр бидний зургатаар үзээд ирэх нөгөө Югославийн Асашиур, Югославийн Хагху, Оозуки Хармаужийн ялт зүгээр л нүдэн дээр тэр их зовж шаналж одоо тэмцсэний үр дүн дээр гарч байгаа жижигхэн хэсгийн өнцгний огтл байхгүй юу? Тавгахаа. Тэрийг ерөөсөө манайхан зүгээр зургатаар манайхан ингээл мөнгө авч их мөнгө авч ингээд уучлаарай л аахгүй. Тэгээ дандаа ялахгүй бол болохгүй. Би зүгээр Макунучигийн маяг ширав өгөх байсан бол одоо өөр хэрэг. Ялагдах хүн хинч байсахгүй. Хаач нийгэмч ямар ч хүлээж авахгүй. Ялж л тэр хүмүүсийн нүдэн тоогдно. Тийм ээ? Нөгөө Монгол гэдэг нэр чин гарна. Тийм үстэй. Хүн сэтгэлээ яаж ирлэх вэ гэжсэн. Хатуу үг л дээ. Энэ миний ээжийг алсан. Хүнгэл дайр гэж намайг хүн ирэлж исэн байхгүй юу? Одоо ирэлж байгаа инх хот гэдэг ах байт юм да. Танд урлагийн авьяас ус их айхтар өндөр юм шиг байна. Юу? Тэр нэг юм имиж тэр. Дүүмэн дуртайхан дүүмэн. Яг тэр чигээрэл одоо өөрийгөө хурцлж байгаа юм чинь. Яг тэр харагдах үнцг нь хүмүүс их гоё таалагддаг байсан гэж магадгүй л дээ. За би өөртөө ярьдаг гэсэн. За давгдоржоо. Чи югознаа. Чи бүхэл бүтэн 365 хоног бэлтгэл хийж байгаа тийм ээ. Чи өдөр шөнөгүй бэлтгэл хийж чинь, хөлс үсээ шавах чинь, бүх юмыг давж чинь. Чи ерөөсөө энэ 2 секунд юм уу, 20 секунд юм уу, 2 минут гэж давах ёстой гэж. Би тэр чинь нэг маяглаад тэгээд байсан шүү дээ. Үгүй ээ, би тэр чинь маяглаад тэгээд байгаа юм биш үү? Бидэнд бол урлаг байсан байхгүй юу? Өөрийгөө тэгж хурцлж байгаа юм уу? Үгүй тэгж л явчихсан. Тэгэхээр нөгөө манайхан дуртай нөгөө ингээд идэг те. Тэр мөрөнд гардыг бол хүн ер нь бол шүд сууж ижил хүч орно штэ. Унжиж болохгүй штэ. Би яасан ч унжиж болохгүй. Би ерөөсөө сугал хүний нүдийг хардаг байхгүй. Ингээл сугал нүд харчих штэ. Хүний нүд бол ерөөсөө хүнийг худлаа хэлэхгүй. Худлаа хэлэхгүй. Ерөөсөө цэвэр нөгөө сэтгэл зүйн тулаа хийчдэг байсан шүү дээ. Харалтааны юм тактиктэй. Ерөөсөө тэр хүнийг нүдээр нь харна. Ерөөсөн зогссон хүн бүхэн дээр байсан. Сумаад барилж дараагүй тэр нэг дайчин одоо биенийг ялгах хэвээр ингэж айлдан гэж харуулж одоо Монголын бархал гаргасан байхгүй юу? Тэр нутагч байсан. За яг гадаадд сурч амьдарч байхад тухайн улсын элчин сайдын яам гэж байдаг тийм ээ. Уул элчин сайдын яам маань тэнд байгаа тухайн улсынхаа иргэдийг хайрлах, хамгаалах. За бүр нарийн утгаар нь хариул сэтгэлийн дэмшүүд тэнд нэг жижигхэн улс минь би тэр чин гадаадд байгаа манай улсын нэг хэсэг шүү дээ. Гэхдээ жишээ нь та бол тэнд Японд сурж байгаа хүмүүсийн сэтгэлийн их том хань байсан. За одоо яадгийн баг би бол сандгийма ингээд Японд байдаг оюутнууд чинь би асаа шорыг найз штэ гэж хэлэхээр гэл Японч чиг санаа штэ энэ асаа шорыг тань гэж ин гэлэхээр тийм үү гэл тэрүүгээр навж аваад хоол идүүлэл хоолнд оруулаад юм гэдэг чинь жижигддгүн штэ тийм ээ. Тэгэхээр эн чинь тэр том нэр сүрийн хаялга тийм ээ. Тэр өөрөө төдийгүй өөрөө бас л нутаг орноо санах тэр сэтгэлийн шанал, тэр сэтгэлийн зовнил хайр бүх юмыг тэнгээ тэнд байгаа бас олон монголчуудад тэр хайрыг түгэж том нөмөр нүүлэг нь болдог байсан. За тийм үү. Баярлалаа тэгвэл. Тохойд бас нэг тэр чинь бас нэг Монгол гэдэг бас нэг чэжэд илсэх нэг бас нэг вомг шиг. Бас нэг бадрангуй үзэл бол жоохон дутмаг байсан. Өөрөө ч би бас тийм байсан шүү дээ. Ер нь бол монголчуудын талаар мэдээлэл их хомс байсан. Анх Японд очиход за болж игэл одоо энэ нийгмийн ороо босгоо шилжилтийн нөхцөлд байдал ер нь бол нэг сайн өнцгөөс нь харуулдаг. Тэгээд одоо дунд сургуульд байхдаа сонингоос нэг Монголын тухай нэвтрүүлэг гарна гэл. Ээж
бид нар чинь одоо баг хагас зэргийн зохион байгуулалттай дунд сургууль ч дээ 2 хон удаа зурагт үздэг байсан 2 хон цагийн зайд. Тэгээ манай дашнам гэж одоо би сайхан барилж байгаа. Дашнамтайгаа тэгээд аялаа багшигаа найрж байгаа юм л да. За манай дүү гарна гэл. Манай ангийнхан гарна гэж ярьдгаа юу. Тэгж байгаа шүү. Оо тийм үү гэл. Тэр суугийн үзсэн чинь юу анги манд нөгөө тарамшааны хүмүүс гараад ирдэг. Энэ танаа ангийнх юм уу гэл. Яг зүгээр тийм стилтэй байсан юм аа. Тэгээд ер нь бол одоо Монголыг харах үнцэг бол шал ондоо болчихлоо шүү дээ. Би нэг одоо хэл хэрэгтэй байгаа манай Гөгшөө Замбат хоёр манай цэвнэм ах хоёр маань тэгээд яг сумог дэвж Монгол гэдэг нэрийг чинь гаргаад эхэлж ирсэн. Нэг хэсэг бат хоёрыг одоо үсэхгүй шүү дээ. Арга байхгүй. Арга байх. Сайхан бүхэлсэн Монголыг бас таниулсан. Тэгж явж байгаад би нэг 9 сарын башааны төрүүллээ. Тэгээд би ерөөсөө нэг 25 удаа төрийн дуулыг Оны төрийн дуулыг дууллаа. Би тэгтээ зүрхэн дотроо төрийнхөө дуулыг дуулдаг байсан шүү. Тэр башуу сүүлийн Сэншүраку гэдэг 15 дахь өдөр миний төрсөн өдөр болж таараад. Би төрүүлээд нэмэлт барилдаанд даваа жаргалтай байл төрүүлээд. Тэгээ би ерөөсөө энэ бодсон л доо. Энэ түмэн арт түмэн миний ард 200,000 арт түмэн дэвлэгээр дарцсан. За миний Монголын арт түмэн хүлээж аваа. Тэгвэха. Яахаараа би өнөөдөр энэ боломжийг ашиглаж монголоор хэлээрээ одоо үг хэлж болдог. Арт түмний хандсан сайхан үг хэлж болдог юм байна. Ерөөсөө бодогдоод болдог. Тэнгэрт тэтгэгдсэн Монголын арт түмэн та бүхэндээ маш баярлалаа. Аврагна өшөө олон та бүхнийг баярлуулнаа. Баярлаа. Гэсэн тэр дотор байсан хүмүүс. Ваа гэж монголчууд л хэлж байгаа. Зүгээр хүн ойлгохгүй. Гэхдээ тэр момент дээр чинь хүн байхгүй болдсон шүү дээ. Яагаад ч тэн дээр тэнгэрт хэрэгцсэн миний Монголын арт түмэн гэж хэлж ирсэн. Том ялалт шүү дээ. Тэгээ монголчуудын амьдралд энэ түүхэн он жилүүдэд авчирсан нэг том бахархал нь бол одоо миний хажуу сууж байна л гэж би. Энэ бахархалыг монголчуудад авчирсан хөөн гэж би одоо хэлэх гэж. Би бол юмыг худлаа магтах дургүй л. Аавын тухайд уу юу? Тэхөө. Айлий заа юу. Тэр хөхмөнхийн уул миний хүүгийн уул. Хэлмэн зэрэглэн дунд эмнэг адуу шиг цавхачих тэр хөхмөнхийн уул миний хүүгийн уул. Ургах нарыг духадаж дүнхийн, унах нарыг үүрч ханхайн, нарн шингдэггүй, навчин ганддаггүй миний хүүгийн хөхмөнхийн уул. Хүүгэн сайн яваг дуулаад тэрэгдүрн дуулж өнгөрсөн. Дуулж байна лээ миний хүүгийн хөхмөнхийн уул. Хэяно юки фурун горowаё оdo wa hitori de 내가 새끼 지다쿠 furunayo tsugaru no yuki o haruga kotoshi mo osoku naruyo. Чулууны талаар ярих уу? Чулуугаа ярьчих. Чулуугаа өргөдөг чулуугаа. Тогоо энэ дээр яг бишлдээ яг дэше баталсан ихэд нэг юм дүүгрийн чулуу, Чингисийн дүүгрийн чулууг нутгийн ярьдаг гэсэн. Би хүүхд тохтой их очдөг гэсэн. Тэгээ эдийн хэрийн том чулуу гэдэг гэсэн. Тэгээ манай тэр жил эдэр залуудаа явж байхдаа тэгээ дүүгрийн чулуу ингэж дээлхэн бүсээр ингэж ороод жагаад энэ дээр гаргаж ирэх мултаж алдсан байгаа. Тэгээ би автогаа явж байгаад өрөх хүүгнэ. За тгийгээд би авраг болцсон байсан л. 24-т байлууд. Тэгээд тэр чинь нэг молдгор юм гүлгэр молдгор чулуу учраас барьц байдгүй. Тэгээ би нилээн бүсээр ингэж ороод жагаад. Тэгээ энэ чинь гар алналтай хамаагүй чангалцсан юм чи. Тэгээ ингэж гаргаж ирээ. Ингэж гаргаж ирээд. Ингэж гаргаж ирээд алдчихсан шүү дээ.
Тэр ааваасаа дутуу байгааз. Дутуу. Насан дорч хичнээн том аваргуулж эцгээс хуруу дутуу байна. Ямагт тэр үл эцэг том байна. Аав маань ингэж гаргаж иргээд алдсан гэж байгаа байхгүй. Чиний нэг төөд ороо ш. Минийх бол төөд ороо. Ингэж гаргаж иргээд алдсан тэгээд. Хүний өрөөл хизээ ямагт ямар том хүн болсон тэгээ эцгээс дөөд дутуу байдаг. Тэгэлгүй бодогдож штэ. Яаж эцгийг аавынхаа урд гарах вэ? Бид нар ч одоо 3 үеийн бүх шүү дээ. Бид хоёр талаас би одоо миний аав цэргийн зан золтой би улсын зан. Энэ одоо аавгах нь одоо улсын арслан хүн. Төрөмөл юм уу, таримл юм уу бүх шүү? Төрөмөл юм уу? Хоёр талаас удамтай болохоор тэхүү. Тэгнь төрөмөл өгчүүд байдаг. Манай хүн чинь бас бүхэн удамтай хүн шүү дээ. Манай ээжийн талаас ч одоо нөгөө өвөлдийн улаан үзүүд илэг гэж харангаан өвөлзөөс юм яриад. Араагаахгүй эдгээр бол хоёр талын бүхэн удамтай. Тэр утгаараа бас одоо сая сайхан овоогод нар зүв тавьсан сайхан дэллээ тий. Ваа, өнцлөгөөр хэлсэн бол их ууртаа бүх байсан. Их төв ширүүн бүх байсан. Хил ам таталж байгаа бас. Хин гараад ивэ гэж сайхан хиймэр сэрэгдэн. Би хаяа ингээд нэг Японд байхдаа яагаад ч нэг юм хаалганы төшлөг барьж байгаа хаяа нэг дэвдэг байсан сайхан. Нөгөө бүхэн гэрүүлийн ген явж байгаа юм. 少し離れて横綱朝青龍です。 За ордон бол одоо үнэхээр уур амьсгал бол шал өрөөлж байгаа гэж та бүхэн анзаарч сонсож байгаа. Төрөлхөн гээ. Японо дургу байх тэр нь. Юу гэдэг юу яагаад гал гэдэг шүү дээ. Яагаад уяалгах юм чи. Та тооны бэлэг тоог бас их айхтар бэлэгддэг юм гинлээ. Таны хувьд бас одоо энэ 68 гэдэг тоо бас их учиртай. 68 наачин болгоход миний хүү 68 тавруулж байгаа юм. Би 76 зам болгоход сум яв 96 зам болж байгаа юм. За хутгалаа уусаар мордож мордлоо. Мөшиглаа. Харигу суучих чи хутгалаа сум яв цэр. Давлаа. Сэрмэс нэг идээгэл унаханд ахид утгаал яг уутаан дэвэл гүйдэг юм байна. Миний хөө тэнтрүүлчдэг юм байна. Хүүхдэн барил. Зэрэгцсэн шүү дээ хоёр бас. Тэгсэн сум яваад зөөн элгүүс тайлагддаг. Хүүгэнд одоо төрлөө тугтарч байгаа. Ахыгаан дагаа тугтаар байсан гэдэг. Нөгөө ян тайлагдж өгдөг. Чангаагаад байдаг. Би хараад байсан л да. Ай тэний миний хараад байсан юм билээ. Тэгэл цаашаа юу тоогроо дэвэлгүйсэн чинь миний харин дагаа хэлэн тогтоол дэвэл ингээд. Сарахгүй нэг яртай байгаа нь харагдлаа да. Хав дөрүүлсэн барьцаас гутгаад хоёулаа залуу яртай хүчтэй нөхөн улсууд яач болдгоо гарцаагүй алхуулдаггүй гутглаа да. Би тэр тойрж ирээд та сумайхыг үнссэн шүү дээ. Би тэгээд ичээл. За өнгөтэй юм шиг хүүхдээ барилдаанд өрүүлж ирээ. Тэгээ би ийшээ яваад яваадаг хүрээд ирдэггүй ирээсээ. Яшиг том ах том цол авч явах шиг би энэ хүүхдээ барилдаанд ааваа гэж ачих юм да. Тэрнээс жоо санаа зовсон юм аа. Тэгээд дараа нь ирж үнссэн л та яваа. Хөөх тийм үү. Ингийн тоонуудаар ингээд 2006 одоо дахиад 2006 онд авар болж байгаа юм чинь. 2006 онд нэг хагалтлаа баярлсан юм аа. За энэ сугдаал яг энэ мушгих гэсэн акшн дээр нь лото сум явсарав. Баруун өвдгөр нь араар нь дагаж мордоод чич мэт юм байна. За хонглоо зүрлээ. Үзлээ. За. Тэгэхээр өөрөө заан золтой. Тэгээд хоёр хөө нааврах. Тэгээ наачин хүүтэн гээд дөрөв одоо солтой юм өнгөд. Нэгдүгээр хоёрдугаар улсын нааданд дөрөв хүүтэн
2 хэд тойрон гэдэг түүх нь байхгүй юм биш. Хүн чинь ингээд сэрхээр инээж сэрдэг юм биш тийм баяраас үн. Сэрх хөрдөө инээгээл идэх юм байл. Ямар сайхан. Тасархаа. Нэг улсын начин болсон нөхөр яасан гэлээ. Их хүн болгоо ярьдаг. Улсын начин болсон хүн нутагтаа очсон аав нь аймгийн зан гэж байгаа. Тэгсэн чинь аавынхаа дор сууж ирсэн нэг аав өрөн бөрөөс уухгүй юу доо. Заав хойд 90 байдгүй миний хөө гэж байгаа. Миний хөө. Бушхүүгийн мустад өгсөн моён хишг нь харамч баячуудын хоолны шавхруу үлжихэд хааны хишгтээс зөвлөхгүй юм гинэ. Энэ хоттор явж байсан чинь манай өвөр хангаа хүн л дээ. Адны жижигэн дөнгөө даралтад. Айда уулзаад вэн бушхүү үлдэрийн хөдөр гэж нэг ханаа хийж байгаамаа. Тэр ханаа хөтэлдээ чиний чи яг таарах нэ. Тэгээ чагаан дээр би сөвөд харж байгаад боддгийг. За тэгээ одоо бушхүү хүүгийн мань одоо жинхэнэ туслах нь биш үү дээ. Зэвхий саарал байвал муу юм бодоорой. Тэгдэг. Өнгөтэй сайхан байл сайн гэж бодоорой гэдэг. Тэгсэн нөгөө шууд хүүхдэд аваад ирдэг. Өөний хангаа харсан чинь зэвхий өнгөтэй бүр хамгийн их муу өнгөтэй байхгүй. Тэгэхээр ямар асуудал болж байгаа юм л та. За энэ хүн одоо ерөөсөө ер нь ивгүй байдаг. Юу намнаас алтай боллоо. Муу явж байгаа юм байна гээл. Тэгэл ингээ хараа би суралж исэн байхгүй дэн чи бас суралдээд ингээ дээрэмжсэн байхгүй. Тэгээд ингээ харсан чинь зэвхий саарал өнгөтэй. Тэгээд одоо бодгийн тэр үедээ бодож ирсэн л да. Инээж харцгаал тэгэл ингээл алсаараа их сэтгэлийн гоныг л гаргаж. Одоо энэ одоо манай хүн ийм байдал боллоо. Энэ хаа яв юу болчихоо гэл сэтгэл нэг зовёртой одоо ийм байдал харах юм чинь гээ тоглоод байна. Одоо тэр тэгэхгүй шүү дээ. Нэг харчаал тэгэл их одоо санаа одоо тэр зүүнийг одоо их сэтгэл санаа догдсон байдаг дүр гаргах хэрэгтэй байхгүй дээ. Тэгсэн чинь ингээд хараад гана. Гэх мэтээ одоо анхны мэд сурч сүүлдээ тэрнээс ололт олоод сургамж аваад одоо тэгээ сүүлд нь би юунд бас тоглосон шүү дээ. Тэг мантхай тоглосон. Халдахын бүхэд тоглосон энэ. Тэгэхэд бол бүр жүжигчин шиг л байсан өөрөө. Оо тэр чин бүр нөгөө хэдийн тэр нөгөө чинь ингээд кадралаа харахаар кадр харддаг байхгүй юу тэр л юм халуун. Дөнөө хараад айчвал би чинь хэзээ сурцоо. Ямар зэмлэл байхгүйсэн шүү дээ. Монгол тулхтны 100 эрхэм. Японд болсон тэр зодог тайлах ёслол хэдийгээр нэг ёслол нэг баяр баясгалангийн шинж чанартай чим шиг них утга төгөлдөр ёслол шиг мөртлөө хувь хүний чиний хувьд бол ийдгэлзэж явах үедэн зодог тайлж байгаа учраас тэр бол сэтгэлийн ноён руу ямар ч хүний ноён руу хуурахаар тийм айхтрыг эзэгтэй гişин байсан болов уу гэж би монгол хүний хувьд мэдэрдэг юм. Тэгээд гинти юм л да. Яг зүгээр болсон үйл процессын одоо нэг л хамнаагаар уушиг нэ. За ингээд ер нь бол энэ жил зодог тайлах төлөвтэй байсан. Луу жилдээ тайландаа гэж. Эхлээд үгүй цагийн юм цагтай. Тэгээ миний хувьд бол яг 25 төрүүлсэн. Яг миний дээр 2 хүн байгаа шүү дээ. Одоогийн байдлаар. За энэ хоёрыг л ямар ч байсан нэг Монголын өмгшил Монгол нутгийн одоо салхин хүү одоо гэж одоо өөрийгөө хэлэх үү дээ одоо хитрхийг яриад магтсан бол салхил одоо энийг бол дарандаа гэсэн одоо тийм юурын ирэхгүй ингээл нөхцөл байдал тийм байсан л да. За ямар ч байсан нэг рекордын нэг төгөлч болов уу гэсэн. Миний бас өөр ингэсэн мэдээж тооцоог хүн гэж байхгүй. Юу гэвэл би ганцаараа 4 жил хагасчих уу ганцаараа их аврага югузнаа гэж явж ирж байгаа л дараа нь манай даваа жаргал югузнаас хагхуу гарч ирэл. Цаад хоёр юу одоо гэж юм уу дооёогоор утцсан гинэ. Гэрэл унтрлаа хин дав гэж. Танаа дав өдөр чинь төрүү чадсангүй манай хөө төрүүлээсэ гэсэн тийм утга галбараар
донгосон юм шиг байгаа. Тэгээ телевизээр зарагдсан шиг тардсан байгаа. Мөнгө тийм болоогүй. Надад хэлээгүй. Тэгэл энэ дүүтэйгээ за түрүүгээ хуваалцах юм байна да гэж. Энэ их том бодол байсан. Аргагүй шүү дээ. За зарим нэг нь бодож байгаа хүмүүс бол хор шар хөдлөн. Мэдээж надад хөдөлчл байсан. Хүн юм чи яах. За тэгээд тэрийг ойлголцсон. Жижиг шажиг янз янзын бэртэл. Одоо энэ баруун талын хөлмөл маань айхтар бэртэл. За таяг тулж үзлээ. За 2 жил дотор 12 башуу байна. 12 башуу дотор чинь за хөндлөнгийн янз янзын бас болсон мөтөхгүй гадаадын мөчүүд бид нар өөрсдөө гадаадын мөчүүд байхгүй юу. Тэгээд тооцоо хийж байгаа юм да. За даваа жаргалтайгаа юу түрүү хуваахад за би ямар ч 2 жил дотор юмсан 33 төрүүлэх юм байна гэж өөртөө тооцоо хийж байгаа юм да. Хуваагаад үзгээ 25 тийм биз дээ 7 гэл. 3 жилийн дотор нухад ямар ч байсан энэ рекорд гэдэг юм чи эвдэндээ гэсэн. Бүр өөрийн ирэхгүй цаанаасаа зүгээр аман дээр хэлэх нэг биш. Тэр сэтгэл зүй, бие биелдэр, тэр уур амьсгалыг одоо өөртөө шингээгээ тэрийгэ бодно гэж тунгаана гэдэг чинь бол маш том шүү дээ. Яг тэгэж бодож байсан. Тэгсэн тэр нэг асуудлыг одоо нэгэн тал одоо ярьж байгаа юм бол яри та тийм ээ. Тэр өдөр яг барилдааны ид өдөр явж байхад нэг нөхөр ирсэн юм аа нэг жоохон тийм. За тийм нэг юм дундад одоо хятадын юм уу тиймэрхүү нөхөр байсан. Тэгэл уулгаж идүүлээл байсан. Тэгээ хамтдаа зүг яваал. Ер нь ингээд таныг анзаараад хахад их хүнтэй харилцаан дээрээ ч гэсэн их мэдрэмтгий хандах юм. Тэгэхээр энэ их хит мэдрэмж чинь бас амьдрал дээр хэцүү шүү заримдаа. Хэцүү юм шиг санагддгийг надад зүгээр танд ямар байдаг. Гэхдээ яг үдээ тийм ээ тийм. Миний хувьд бол энэ Югознаа гэдэг цол авсан тэр үеэс их мэдрэмтгий болж эхэлсэн шүү дээ. Яаж явах вэ? Жаргагүй бах те. Мэдрэл муутай байл яаж болох вэ? Үнэндээ өнөө. Бид тэр жоохон ялахгүй юм дээс. Ерхний маргаан гэж хаасаагүй л байна. Тэгэхэд надад нэг жоохон зэвэн хэлсэн юм аа. Нөхөр минь гэж байгаа тийм ээ. Одоо махчлал бол телефон л умаана. Тайрукно хуугаар умаа чек штэр юу. Тайруку гэдэг чи одоо нэг өсөндөө бол их газар гэсэн үг шүү дээ. Дундад шүү дээ. Их газрын юу гэсэн утгатай? Их газрын бодлого чамаа харж байгаа шүү нөхөр минь гэж. Юу гэсэн үг юм тэр чинь? Энд чинь одоо бүр цусандаа хүртэл бид нар үеийн Орос дуртай юу хятад дуртай бол монголчууд мэдээж Оросд дуртай л гэж хэлнэ. Тэгнь. Ийм нөхцөл байдал дээр ийм цусанд нь байгаа энэ асаад байгаа ямиг нь тэрэн дээр зүгээр л шүтэн зураал ассантай адилхан юм болсон байхгүй юу? Ингээд задаач байгаа. Тэгэхэд би ч зүгээр шууд зүгээр энэ цус чинь зүгээр өстө нэг доошоо буугаад нэг хухаа цагаал нэг хүүхэлдэг юм дээр гардаг шүү дээ. Тэгээд буцаад дүрчиж байгаа байхгүй. Юу гэдэг чигээд. Тэгэл маргаал. Тэгээ яах вэ тэгэл. Явчихгүй. Тэгээ шилтэй ч юм болоогүй л дээ. Тэгээ ер нь бол тэгээд яг тийм асуудлыг өөр дээрээ зодог тайлах тийм ээ. Өөрөө арай л зүйлэг л дээ. Тэр үгний төлөө ингэснийг чи монголчууд мэдэхгүй байгаа байхгүй. Тэр үгийг сонсох юм бол хэн ч ямагшиж одоо яана дайрна. Тэг яах вэ зүгээр чирийн нэг хүн Япон хэлсэн бол бас өөр. Очооч тийм нэг хүн тэгээд найз нөхөд гэж миний хажууд нэг далтгансан яваал байсан байхгүй. Би мтээгүй тэр нөхөд. Тэгсэн харин яг нөгөө өхтөө өхөр бууга тавьны хичээр яг тийм юм хэлсэн байхгүй. Дундын бодлого чамаа хараа шүү гэж юу гэсэн үг. Тэгсэн л харин гон шиг нь бол тэгэл асуудал үүсэл Югознаа хүн юм байх тийм байх хэвээр. Яг мэдээж үнэн л дээ. Нөхцөл байдал тийм болсныг явагшаасаа сонсон л доо. За шоор юу. Чамд нэг л зам болтой шүү гэж. За. Яасан бол тэр жоохон нэмсээгэл очсон. Тэр чинь ялтаа баярал тэмдэглэсэн байсан. Чи зодог тайлхад би зүгээр юу вэ л гэж бодсон. Гэхдээ та яриад толоод байгаа юм шигтэй гэдэг. Тий. Тэгээ одоо яах вэ тэгээд. Тэгээд зөвлөгөөнөр орс. Цэм өдөр хүн арьсаал хамгаалдаг штэ. Аа. Хүний төлөө хязгаарч явдаг юм байлээ. Тэр ерөөсө босчих гээд болдгоо. Үгүй би гарын натгацсан. Та сууж л та гэдэг. Би тайлбарлая энэ хүмүүс ч. Болсон процесс нь ийм болсон шүү дээ гэж. Би зөндөө тайлбар шилсэн.
Хоёлаа гарын багшаа би гуйсан. Та юу яриад байгаа юм бэ? Хоёр би тайлбарлаад болсон процесс нь ийм байна. Хитрхийг наач нэг талаа бариад штэ. Би хэлсэн. Наач нь улаан цай байна штэ наач. Болсон процесс нөгөө хүн хүртэл одоо инглээд иглээгээд асуул. Юу ч болоогүй. Энэ хүмүүс ч намайг зайлуулах гэдэг штэ. Би хэлсэн. Наад ч мөр улаан цай хийгээд штэ. Би хэлсэн. Тэгээ багш юу хэлэв? Дахиад орсон хэл. За ойлгоо дахиад хэлээ. Дахиад би тайлбарсан. Та нар одоо сэгэрээч. Одоо ийм болоод штэ. Тэгээ багш бас гол хэлэх гээд байдаг. Багш босч ил би босон шүү дээ. Тэг яах вэ тэгэл 2 удаа багшаа аваад гарсан. Гэхдээ та ингэж болохгүй. Би холбооны ерөнхийлөгчтэй уулзсан. Холбооны ерөнхийлөгч болохоор 2 хуваагчлаа гэдэг байгаа байхгүй. Бас дотроо. Тий. Холбооны зөвлөл галаа зөвлөл гэж юм байдаг байхгүй. Тэдэрт нь ойлгохтой байхгүй. Дандаа тийм намайг анх явуулснаа болгоод л бүгд шорж исэн хүмүүс. Бас их гүрэн үндэсний бодлого гэж айхтар цусны юм байлгүй байх тийм ээ. Бүгд хэлсэн хүмүүс байд. Намайг муулж надаар мөнгө олж исэн хүмүүс өндөө. Хэвлээ ирэх. Тэрний дээрээ л. Ном бүхэл бүтэн ном гаргаад бестселлер болсон хүмүүс байдаг шүү дээ. Тэр дотор. Яг хөтэ тэр өдөр юм эсвэл тэр өдөр болох л байна. Тэгээд би сүулдэ бүр ерөөсөө юм 2 удаа орчлоо. За боли ер нь 3 гэж байдаг. Өстө гарлоо доо. За. Машин боли. Харин тэрэн өстө хэлсэн шиг хийж гарч ирсэн л. За та бүхэнд баярлалаа. Тийм ээ. Тал нутгийн хүүг өдөө зэрэг тавьсан та бүхэндээ баярлалаа. Би зодог тайллаа гэж хэлж гарч ирсэн. Яах вэ тэгэхэд? Сайхан зодог тайлаад ирлээ. Ихтэй харин яг тэр таны түрүүн хэлдэг чигээс. Гэхдээ хүн ойлгохоор л хэлж хэлд. Яг асж байгаа галыг л дэвссэн байхгүй юу? Тий. Юуста нэр асж байгаа галыг л дэвсчлээ тэгэл. Тий. Тэгэж тийм л хэлсэн даа тэгээд. Миний Монголын тэнгэрийг эсгэх гэж бусдын од харвдаггүй. Миний Монголын тэнгэрт эрхлэх гэж бусдын од шохорхдгийн. Миний Монголын тэнгэрт өдөлсөн шувуу бусдын тэнгэрт өдөөн цацдаггүй. Миний Монголын тэнгэрт өссөн бүргэд буданд газар ясаан тавьдаггүй. Ээж нутгаар шархтаа сэтгэл зортой галтал байгаа байхгүй юу? Одоо бас нэг сайхан бөхчүүдээ харахаар бас. Сөргийн малдад явж исэн байна даа л гэж боддیں۔ Явуулгүй яах вэ? Тий. Явчихж байгаа шүү дээ. Дүүнэрийг харахаар бас сэтгэл умагшин. Энийг ингэж ялчих гээд цааг юм хог байж гэж хэлэх үе гарна. Даруу айн гэдэг бол миний бодож байгаагаар их завхарцсан асуудал шүү дээ. Даруу айн гэдэг бол тодруулаад асуулаа тийм. Тий хурц ийд байж байгаад хүүхдийн баас хусдаг хутга болохыг хэлдэг байхгүй. Та санал нийлж байна. Нийлэхгүй яа. Наад нэг гараад нэг зөөн тос мууш өрөө толгоогоо доороо наагаад өгөөч гэж хэлэх үе гарна. Тэсүүл их нэрэтэн л дээ. Тэгдэг хөөхтэй. Ер нь зодог тааж ирчээд их орондоо ирчээд яг тэр башаа болох өдрүүд бол их нэрэтдэг байсан. Тэгэл өөрөө ирэхгүй ингээл хөвөлзөл. Тэг нэг юм орон зайнаас ингээл вакуумд шиглэл өөрийгөө. Тэг ингээд нэг юм эргүүлж байгаа юм шиг ингээд солидно гэж бол байхгүй л байна л та. Тэг 6 цаг болохыг хэлхийг юу өстө хэцүү шүү дээ. 6 цаг төхөөл 6:40 50 гээл ордог. Бүр ингээд хэцүү болдог гэсэн. Сүүлдээ би одоо чи болооч дээ гэж хэлжсэн өөртөө. Тэгтээ би мартаж чадахгүй байгаа байхгүй. Би өөрөө ч одоо барилж ийн гэж одоо бодоод байдаг байхгүй. Би ч өнөөдөр 42 хүрж байгаа юм шиг. Өнөөдөр 32 хүрж байгаа. Одоо яг барилдахнаас өмнө байсан. Одоо ч байгаа. Тэр л нэг момент жижиг юм л одоо би бодоод байт. Бас угаал бодоод ингээл янз янзын отоо төгсөв сонсоод хүнтэй уулзаад. Ерөөсөө энэ нэрнээс ер нь нэг 3 жил болж байна даа. Гарна гэдэг бас хэцүү юм аа. Одоо нөгөө зөөрлөж хэлэх юм бол нөгөө олон жил уйсан мөр өөрийгөө уйна гэдэг шиг.
Яг тэгдэж Дагаа шүү. давхтын гэсэн шүү дээ. Харин тийм зайл. Тий. Зайл. Яг тэгнэ тэгээд бас тэгээ өөртөө ярьжсэн нэг орой хамтаа одоо тайван бай гэж. Яг хөө өөрийгөө бас нэг талаасаа зөвтгөх нэг талаасаа бас буруутгах юм да тэгээд. Тэгэл зодог тайллаа тэгээд олон мянган хүмүүс цугларлаа тэгээд фэнүүд маань цугларсан. 最後には朝青龍らしいパフォーマンスが。Тэрэн дээр ч уг нь яг Япон занштараа бол нэг тайко гэдэг бомбер нүдэл сумогийн дуу муу явдаг байхгүй юу өөрөөс нь. Тэрийг болиё гэсэн. Нэгэнт би энэ дэвшин дээр эргэж гарах угаас хойш Монгол руу бай. Яг тэр сүүлчийн юм дээр 470 гаруй хүн одоо усанд хүрсэн л дээ. Тэгээ ерөөсөө л ээж маань одны загсан миний хөө энэ хүмүүс ааш битэн нулимсаа гаргаарай гэж. Тэгэл гүрээс. Тэгэл өөрөө ирэхгүй тэгэл асал нэг адилхан цус нэгтэй биш ч гэсэн сайхан японочууд ахын дүүс шүү хуурай ахын дүүс уцсан зөндөл байгаа л. Зөндөө сайхан дурсамжууллаас тэдрийг нэг барчаад байгаа маа. Тэгэл Монголын дүүнер маань хүрээл ихсэн. Тэгэл өөрөө ирэхгүй тэгэл мөрийг нэг бариад. За би одоо нэгэнт одоо энэ савнаас энэ их агуу түүгээс холдож байгаа хүн байна да гэж бодоод. Тэгэл таваач харал маань хүрээл, амаа маань хүрээл тэгэл дандаа дүүнер энэ хоёрыг би шин аварга эдгээр шинэхэн аварга чоош нь одоо машин гэж ярьж байна. Сэмбигсэн гэл. Нэг сэмбигэр үе дээр энэ хоёр чинь жоохон байсан. Хоёулын гэл би авч явдаг байсан. Тэгэл бас нэг урхаа гэмонтой байх юм наадхан солиод өгчдөг бас нэг хөрх юм цааны мөнгө өгчдөг бас. Нөгөө би чинь нөгөө югузнаа болонгууд чинь 10 дагуул дээ. Тэнийг хоёрын сайхан пялж байгаа юм бол хоёр угаалган дээр гаргээл. Нөгөө хоёроо дууд. 宮城部屋の白鵬は同じモンゴル出身の19歳。同胞に向ける朝青龍の愛情は厳しい。今相撲界には37人のモンゴル人力士がいる。後輩の成長は己の励みにもなる。ささやかな気遣いも忘れない。上がってくると年だもん。Яаж тэрээр тэгээ би тэр хэлжсэн жижиг юм дээр маргаж яхад нь. За та хоёр ирээдүйн та хоёр Монголоос төрөх югузнаа уузаг юмар болно шүү гэж хэлжсэн би. Яа намаар болсон. Тэгэл дүүнер маань үсэнд хүрээл. Тэгсэн чинь нөгөө манай муу дашнымгаа одоо ярихгүй болохгүй л. Манай дашны битвэрч 97 оны намар одоо ойрхон байна да. Яг үдээд намрын налгар сайхан өдөр. Тэгэж явж ирсэн. Дурсамжууд ихэд их баг донд сургууль явж байгаа л дээшээс мэрэгжил рүү ороод зовлон жаргалаа хүртэл инээд хөөрөө хүртэл баярын нулимсаа хүртэл ялагдлын нулимсаа хүртэл хамаал тон хуваалцсан тийм сайхан залуу байт юм аа. Одоо сайхан барилж байгаа. Тэр маань мөрөнд хүрээлгээл чихэн дэм шивсэн чинь зүгээрээс огшоол явчихсан. Ахаа зүгээр одоо нэг хэлэх юм бол тэр нөх өөрийнхөө магтахаар ч юм уу тийм хөлтэй. Хар угаасаа хамт байсан найз минь чи Монголын бахархал шүү. Соёлоо хагцахгүй гэсэн дэвжээс соёлоо хагцч байна даа гэл. Тэгэл хэлэхэд л тэгэл санагдсан даа. Тэгээ сүүлийн юм дээр багшлуулж байгаа юм л да. Тэгэхэл ерөөсөө тэр 15 мянган Рёгококигаан гэж одоо бидний ойлгож байгаа юм. Рёгококигийн одоо тэр түүхийн одоо спортын ордон гэж байгаа юм л да. Нэгсэн тоо үндэсний ард түмний ордон гэсэн утгатай. Тийм дотор ингээл 15 мянган хүн битүү. Насаа шөрөгөндөөс орлоо тгийг ингээл. Тэгэл гэрэл бүгд харанхуулаад зөвхөн тэр дэвжэн тэр гэрэл тусаад би ганцаараа суугаад ингээл харж хагаад ойрч бүгд харанхуу. Хаварх эндээс гэрэл ингээл шүн байгаа юм шиг л байсан танаа. Би дээшээ гараа явсан юм шиг л санагдчихсан. Тэгэл 90 бор харцгаа яваал. Чи өргөндөө эдэр залуунсандаа даан чажиггүй явчихдаг гэдэг чинь одоо тэгээд. Сүүлчийн муу жоох үсэн юм дээш нь татвал тэг хаачдахад л зүгээр өстө эндээс юм татчихсан шүү дээ.
Тийм. Гэл болтой л гэжсэн гэл. Болтой гэж хэлсэн. Сэтгэл дотроо л хэлж. Сэтгэл дотроо л. Ингээл үсэнгэл татмагт өөрөө ирэхгүй гэдгийг л хэлж байгаа юм шиг. Битэлтэй гэл. Би хэлээд. Тэгэл тасарсан даа. Их аврагд авд орж их нутагтан ирлээ. Эцэг уулан даан, ижи усан даан, их орондоо ирлээ. Дээлтэй Монголын цусны үргэлжилэл дэлхийн нүдийг бүлтийлгэж яваад ирлээ. Эртээ илд шиг Монгол түүхийн залгамж эд хаваан гайхуулж торойж яваад ирлээ. Яг уу зүгээр хүний амьдрал нэг хоёр тохиолдох юм биш шүү дээ. Нүгээр чинь би амьдралын утга учир үнцнийг оллоо. Энүүгээр би ард түмдээ бахархлаа, баргууллаа. Энүүгээр аав ээжигээ энийгээр би Монгол улсаа бас таниуллаа гэж одоо бодож байгаа. Тэрнтэйгээ л тэгэл салж хал гэсэн үг л дээ. Тэгээд хамгийн чанга дугаар Монгол гэж хэлж чадсан л да. Монгол тулхтны 100 эрхэм. Юки фурун горowaayo. Маш их мэдрэг нарийн юм юмнууд болж байгаа учраас би бас таас намайг ойлгоорой гэж би хүсэж байна. Ямар нэгэн зүгээр нэг дардан түүхийг яриад байгаа юм биш болохоор өмнөөс чинь ч гэсэн бас ингээл яах юм шиг энэ хурдаа жоохон саацсан байсан бол гээл бас бодох юм аа үнэндээ. Тэгэл ямар ярих бүхэндээ тэрий чинь би хилээд ээл таан ч гэж тийм биз дээ. Яриа бол үннээр л сайхан байдаг. Бөө орныг хоёр дахь их оронтой гэж хэлвэл буруудахгүй болов. Маа мачааないでしょ。まあそのモンゴルのね大草原から来た少年が一生懸命頑張ってる姿応援させていただいてね、兄弟関係を持つそういう自然のいい気持ちのね、もう本当にそういう人たちがたくさんいましたからね、そのおかげでまあここまで成長したんじゃないかと思うんですけどもね。ロシアとかその中国とか韓国というよりもやっぱり日本のねこういう人間性もちろん、あとその物事を細かくきちんとする、それまた一生懸命いろんなことを考えるって上でまだ責任取るという気分でモンゴルのこれからのね若い人たちがやっぱ学んでほしいと思います。Эдгээр та сүмөгийн их төвчийн тийм ээ зодог тайлсан байгаа ч гэсэн зүрх сэтгэлдтэй нь тэр эзлэх Японы орон зай бол бас лүгээр хэлэхгүй санаа орон зай хаа их том орон зай болоо та. Тэгэлгүй явахтай хүн гэдэг чинь надад бас ертөнцийн хаалгын үүдийг нээж өгсөн шүү дээ Японоос. Ил өнгөтэй хүн ил гал хоёр их ачтай гэдэг. Хоёрын ширэд нэг жоохон тийм жоохон хүн тал руу ороод байна тий. Хоёулаа жоохон хөнгөн талаас яриул яасан. Тий. Тэр нь тэгээд хөдөө гадаагаар эхнэр явахтаа болчих. Манай бүгчүүч жоохон их онгойны усуд их байдаг шүү дээ сумгийнхаа. Тэр нэг онгой ярьж. Тэг. За тэг. Манай онгойны эзэн бол онгой номер 1 бол манай амаа шүү дээ. Одоо манайхаа амаагийн нэр хармаа үжи бямд орж. Гэсэн чинь манай хүү их ном уншдаг хүн л дээ. Өөрөө тэгж ярьд юм л та. Гэсэн чинь гинэгжээд аха гэлэгжээд яасан дээ гэсэн чинь би Ала Богжог ном уншлаа гэлэгж чинь. За. Ала Богжог. Дуучин уу. Тий. Ала Богжог Монголд их юм хийсэн байж тээ гинэ. Гэлэгж чинь. Амар их Ала Богжогоос тасархай юм хийсэн байна. Монголын одоо энэ хүүхдүүдэд цэцэрлэг гээл гоё юм хийсэн байна. Юу Ала Богжог Монголд ирсэн юм уу гэж. Юу ихэр ороод ягаа Цэдэн балын ихнэр гэж юу? Цэдэн бал явгаа штэ. Ала богоч оо. Яа манай Цэдэн бал дарга явгаа. Ала богоч оо гэдэг. Чи филатового яриад штэ гэсэн чинь. Үгүй ээ. Ала богоч. Готовш ингээд айга надад ойлгох нэг айгаал ингээд бэмгнээд идэв штэ. Болгар юм бөх. Тий.
Хүмүүс их юм гэдэг нь ер нь бол харцаараа айлгчтэй юм л дөө. Уг нь бол нам золгол би бол нусаа хуг татуулахаар хүчтэй бүх юм байгаа шүү дээ. Хүн биш үү? Танд мөргүүлдэг готов шүү. Тэр дараа нь юу гэсэн нүрээ барай ойлгохоор нокаутанд орчдөг. Мөрөлдсөн шүү дээ. Гэртээ харж чадсан юм болов? Хотоо шиг талаар хоёул юм ярихгүй. Энэ ямархуу байна гэсэн чинь. Үгүй наа чи юу вэ? Туулайн зөрөгт гэлчихгүй юу? За эцгээ хэлсэн чинь. Ухаа болохгүй ш наач орс хэл мэдвч орс хэл мэдвч гэж. Ханаач ойлгош гэж. Хөөх юм. Гэтэ би албаар наач за хийцэм чи яад туулайн зөрөгт гэсэн чинь. Одоо ойлгош та одоо ойлгош та. Өстө хөөрхий тэ? Энэ сурвалж Японы сурвалжууд битүү ирэл санагийнхаа. Яаж яасан гэсэн чи би юу гэсэн гэж? Matrix. Matrix хашаа ингэж яв цомоос утаад. Яаж яасан гэж? Matrix. Яг тэр барилдаа нөхөө сони шүү. Янгад чэйдэн дээр бас дагуулаад хөмөрдөө. Тэгтэн би хөлөө шидэж байгаа хойш нь. Тэгсэн шиг номерч тэнгууд гидсээс татчихсан. Ингээд зүр үлдээ тулцсан чи би гидсэн дээр нүдцсэн. Гой барилдаа мас шүү. Айгуу тийм бас тийм enjoy явахгүй. Айгуу тийм гоё. Нюансыг уур амьсгалыг айгуу гоё болгодог. 横綱朝青龍土俵を降りれば明るくひょうきんな一面から多くのテレビ番組や CM に出演し人気者となった。はい先生ありがとうございました。部活に決まってんだろ。え？本当はいいやつにファンタだよ。돈 휴식등. Та угийн ер нь уян юм уу? Уяндуу талтай байсан юм уу? Уян. 相撲界を応援してくれた皆さんのおかげです。本当にありがとうございました。 Бүдгхэн бол баг зам болгосон дорны алагдуулан бүрт чонын удам тал нутгийн цалгаан их нутагтан ирлээ. Цэцэн ховлай хааны сүнсийг баярлуулсан бэр сэрдэн тойрог дундах дошгон цагаан бар их орондон ирлээ. Ёсын дагж урсан багтаж ятсан аг Японы арлуудыг дэвсэлсэн босоо төрсөн аврах их аврагад өдөрж их орондон ирлээ. Уул нь дийж тосов. Ус мөрн цалгиж тосов. Их аврагад өдөрж их орондон ирлээ. Тэгээд нэг юм сонирхож асууя үзэгчд маань ч их боддог юм шиг байна лээ. Ийм сайхан эрттэй байгаа дээрээ Монгол өхөрөө барилдахгүй юм. Тэгээд одоо яагаад Монгол өхөрөө барилддаг юм? Бүх юм л юмд байна. Онц одоо барилдыг гэж харуугаас л одоо мөрөөдж явсан тэгээд би барилдал үдээ ирсэн шүү дээ. Гоо сумууд их барилдахаар ингээ Монгол өхөр барилдвал одоо болохгүй юу? Монгол өхөрлөө тэгээд одоо ч тэгээд төрийн хайр шиг түмэн олны бүхэл хайр шиг хүртчихлээ тэгээд. Тэгээд одоо миний ах одоо миний оронд барилдаж сайхан авраг болсон. Тийм учраас юмд одоо цаг хугацаа хэмжүүр савны хэмжээ гэж юм байдаг баха гэж би боддتي. Юм болгон хэмжээтэй байх сайхан л. Ингэж хэмжээтэй ингээд одоо ингэсэн ийм цөлөх бодолтой байх сайхан хэрэг. Нэг барилдыг гэсэн би боддتي нэг удаа гарчт юм уу гэж бодсон удаа байхаа л та би нодлонгийн наадмаар гарчт юм уу гэж бодсон. Тэгээд Японы одоо түүхийг баргалж ивдэх шахуул явж байлаа. Дээрээсээ 1500 жилийн түүхтэй түүхэнд Японы сумогийн түүхэнд одоо 25 төрүүлсэн. Дээрээсээ 3 жагссан хүн тэгээд бас эн чинь бас нэг нөр Монголд ирэхээр эн чинь цол биш болоо явчихсан. За яг хөө зүгээр хүндэтгэлийн хэмжээнд аврах гэж одоо үндсний бүхэд бол би чинь одоо хүүхдийн наадам барилдаанд л төрүүлж байсан. Усын цол хэрэгэн гэж юм ерөөсөө хүртэж аваагүй. Бас тэр чинь бас тэгээд бас нэг жоохон зогцохгүй юм байгаад байгаа маа. Тэгтээ нарийн байх л бүх хүмүүсийг цолгоо байлгаж байгаа барилдмаар л байна. Харин тий. Бүр цолгоо гас. Бүр цолгоо тий.
Тэгээ та түрүү хэлж илээ сонин сэтгүүл дээр ч их хүчтэй гэсэн одоо ч хүчж байна. Одоо би тоохоо олсон да гэж. Та эмэгтэй хүн, бүсгүй хүн, их хүн тоохоо олсон доо гэж юу н бодож чаддгүй. Тоохоо байна гэж байдаг болов. За ер нь жоохон сэтгэл эмзэглэлээ. Тий. Янз янзын асуудал ингээл гаргаал ингээл. Талаа яах вэ явасныг алдаж оноол байх. Тэгээд. Гэтэ одоо манайхан шиг бичээд байгаа юм айх тэр юм биш л дээ. Тэгэл одоо миний санааг л ойлгохгүй тэр чигээр нь бичээд байх юм жаа. Тийм л байт юм л. Би тав гүн нэг жишээр нодлон зүдээ нэг Булган аймагт нэг наадан болж ирсэн. Нэг нутгийн ханы хүүг бас нэг сайхан барилдуулж гэж боддог. Утсан тэгээд. Гэсэн барилдуулдгүй. Энэ нутгийн одоо хэлэх хэрэгтэй. Харилцаа. Гэхдээ нутгийн мөчүүд гадны мөчүүдийг барилдуулах байж. Сая 600 мянган автрал дөрвөн талбай дээр бол хаан ч очиж барилдах эрхтэй байт юм байгаа юм. Тэгээд явах гэсэн. Түрүү засаг дараат нь хэлсэн. Гарын даанарт нь би дөрөв цомоо гардад хэлсэн. Тэгсэн чинь тэгэл ерөөсө бухимж байгаа барилдуулахгүй өөрөөсөө барилдав. Түй чорт гэж бодож байгаа юм чи. Бүгд бүтэн Японоос намайг өдөө хөлт барилдуулж ингэж яхад та нар бити юм жоох юм дээр ингэж анаа. Гинт уур бухимдаад бүр нулимс гарчихаа болдгоо. Тэгвэл жанжи малгай өмсч байна. Код хийж малгайг нь цагаад та тэгж яах юм наад малгайг өмсөх хэрэггүй гэж толгой зогцсон байхгүй. Малгайг нь зогцъё. Ямар нэг юм дээр нэг жалгар дууны бодол үзэл тийм ээ. Одоо жишээ нь овсын бөхчүүд байл, халахын бөхчүүд байл, тэглээ юм длээ. Юунд хинд ямар хамаа байна. Харьцангуй үнд ядахтаа ойрхон байгаасаа гэж би энэ уран бүтээлчтэй хэлдэг байхгүй юу? Чиний үнэн хүмүүсийн харж байгаа сонссон буюу золбон үнэн бол хүнийг төлөөлөх үнэн биш ээ гэдэг дээр зогсож байгаа юм. Би нэг зохиолчийн бичсэн юмыг уншиж байсан л да. Тэдний хүүхэд бол толгоогоор юм сонсгоогаад хонгоороо сонсдог болсон гэж үтсэн. Энэ бол зарим төсвөр алдахын цагт надад хүртэл өдий хөгшин болсон заgal толгойтой болсон надад хүртэл зарим тэний хүнтэй ярьж сухад гар хөрмөр санагддаг шүү дээ. Аргаа бараад би одоо биеэр илэрхийлмээр. Тарихаар илэрхийлээд ойлгохгүй. Тэр үед бол над юу ханиулдаггүй л зөвхөн энэ хөөрхийдөө гэж өрөвдөх чаавастаа гэж өрөвдөөд төвчих хоёр л үлддэг байхгүй юу? Хүний нэг багтаж ядсан дэлхийд багтахгүй нэг он цаг байдаг юм аа. Би шүлэг өчөөд нэлээд алдаршаад ирэхтэн зэрэг ер нь зохиолч болгон жоохон харагддаг байсан надад. Би нуухгүй. Энийг бол тэгээд нэг дэлхий багтсан багтаж ядсан нас байдаг байхгүй юу? Тэр нас нь байгаа юм л да энэ ч. Чаавс одоо нэг 30 урч байгаа мó юм уу? Тийм нас байдаг байхгүй. Тэгж хэлэхээр ч одоо энэ үдчихэж байгаа түм олон ч одоо буруу ойлгочих байт. Үгүй би айхгүй. Би үний юм ярьж байгаа. Тийм нас байдаг байхгүй. Хүн болгонд юу ч хийж чаддгүй, юу ч хийж чаддгүй хүн төртөл тийм нас байдаг. Би ер нь боддог штеп. Шар хөвлөлд шар самын анх эхлээл гарахад манайх бичигдсэн маш их хөрөнгө оруулалт хийсэн. Хүмүүсийн амьдралд их ач тус тэрийг ажилуулж байгаа улсуудад ачаа өгсөн бид гэж боддог. Яг хөө тэр хүний алдаатай оноотой юм дээр нэг шүүмжлүүлнэ, хоёр шүүмжлүүлнэ, гурав дахь шүүмжлүүлэхгүй байж байх юмсан гэдэг юм хүнд төрнөлтөө. Одоо ч нэг хүнтэй параллельны нэг хүн үсчихэд шүү дээ. Хэр зэрэг үнэн хүн, хэр зэрэг өөртөө чин ойр хүн энэ гадуур яваад байна. Надад Японы телевизээр Югославийн асуушурыг уузгээс эхлээд ингээл пат гэл дээшээ гаргана гэж байгаа байхгүй. Тэгэл гаргаж ирж байгаа балгадаг байхгүй юу? Тэгээ энэ одоо Монголын нэгэнд байна уу? Байж л байгаа шүү дээ. Нэг сайхан үнийг эхлээл магтаал тэнгэрийн амтан гэж байгаа л эргээл пат гэл унгадаг. Энийг юусоо би ойлгодог байхгүй. Тэгэхээр би нэг сурвалж хэлсэн юм. 25 зам байна. Та нар яахаар надад дэмждэг? Таны хүч миний бичиг гэж шууд төр байсан гэсэн. Шууд тэгж хариулж шээ. Шууд хариулж ийлээ. Шудраг. Тий. Таныг өчгөө тэнийг өчих юм бэ гэж ийл. Би тодорхой байхгүй. Тэгэхээр би хийж хэлээгүй гэсэн. Хадаад сурж байгаа оюутнууд болон одоо амьдарч байгаа монголчууд ямар их нутгаа санагалцдаг гэж агуу шүү дээ. Тэндүү их санд. 97 хоног нөгөө сансан бодсон сэтгэл нөгөө их орно гэсэн тэгүүлсэн сэтгэл ерөөсөө энд ирээд байхгүй болчиход байдаг байхгүй. Та үүний шалтгааныг юу гэж бодож байна ер нь? Олон зүйл байгаа хэлтэй. Гэхдээ таны бодож байгаа хамгийн чухал тэрийг. Монголын ард юм их стресстэй байна л та. Тэг ер нь их бухимдалтай байна шүү. Сайхан монгол залуучууд нь хайцсан. Сайхан уулзаад нөхөрлөдөг хүмүүс нь хайцсан. Нөгөө сайхан бие биендээ тусархуу сэтгэл нь хайцсан. Амддан бие бинээ хайрлах хүмүүс аливаа бусдаас бүх хамгаал гэдэг хит их нэр алдарт амархан хүрхийн төлөө хит их баяжхын төлөө хурдан баяжхын төлөө зовлон үзэхгүй.
нэг хурдан сайхан болчихсон. Өнөөдөр одоо ингээл ерөөсөө нөгөө хүүхд байхад Арабиала гэдэг нэг кино гардаг байсан. Бүгд жиргүүлдэг. Гэхдээ тийм л юм хүсэж байгаа юм санагдаад байт. Тэгэл тэр байж байгаа нялцгаа хүнтэй зөв чарч чадахгүй. Тэгэл юм байсан бол нөгөө одоо үзэгний араа чичдэг. Урвж хараад би энэ урваачд үнэхээр дургу. Гэхдээ би хүнд урвж яваагүй л би ерөөсөө өөрөөр л явдаг байсан. Энийг одоо би танаас сумаар. Энэ сайхан монголчууд хаашаал болцсон юм бэ? Яагаад энэ ингэж байгаа юм бэ гэвэл монголчууд чаддаггүй юм хийж, мэддэггүй юм ярьж өөрөөсөө илүү хүн дургу болж. Энэ чи юу юм бэ гэвэл монголчууд бахархлаан идэж байгаа нэр. Бахархал одоо өөрийнхөө монголон гэж яваа тэр их том бахархлаа идэх бол хамгийн эцсийн хоол. Ер нь ард түмний эцсийн хоол бол бахархлаа идэх юм бол тэгэл идэх юмгүй дуустдаг байхгүй юу? Ард түмэн бол чаддгаар эхлүүлж мэддэгэн дахиж явах хэрэгтэй. Тэрнийг чадхаа байсан учраас би ард түмний бүхлээр нь моолж болохгүй л дээ. Айдгийн энэ улсууд бид алдагаа бас хоорондоо ярих хэрэгтэй шүү дээ. Ард түмнийг моолж болдог. Тэгэл бүх юмд яардаг гэж дагвард нэг сайхан үг хэллээ л дээ. Гэхдээ бид нар чи юм болгонд яардаг. Энэ нь бошуухал одоо зүгээр баяжж аваад бошуухал өөдөлж аваад бошуухан төр засгийн аваад бужигнуулаад гэхдээ одоо ийм юмд л бүр донтчихсон. Бид бол цаг хугацааны хэмнэлгүй болчихжээ монголч. Тийм учраас бид нар хамгийн бахархсан юм хүртэл гомдооход хүртэл байгаа байхгүй. Хэдэн жилийн өмнө асуушаараа гараад ирэхэд л одоо монголчууд тэр оройжонгоо үзэл тэр оройжонгоо бахираад байсан. Одоо Монгол яваад ирэх нь ямар амархан уйдж байгаа юм. Би энийг гайхаж байгаа байхгүй. Тийм байхгүй юу? Ингээл оролдоол ингээл сийчээд л байдаг. Тэр нь үнэн тэр нийцэж байгаа юм гэсэн хяналт байхгүй. Өөрөөр хэлбэл хэвлэлийн эрхчлөө энэ ардчлалын эрхчлөөг буруу эдэлсэн ард түмэн байд. Ардчил бол өөрөө хатуу хуйлтай, хатуу сахилгатай байж ардчил байдаг байхгүй юу? Бид нар ардчлалын сахилга, хүн чанарын сахилгаа алдаж байгаа байхгүй юу? Хүн болгон дурдураараа. Хоёрдугаарт амнаас чихэнд орж ирсэн юмыг ярьдаг. Бодит үннийг хэлж чаддаг. Асуушаагийн үннийг бол хэн гайч олж хараагүй л байгаа. Өнөөдөр агуу ихийн харсан мөртлөө үннийг хараагүй л байгаа байхгүй юу? Хөрнөөс тавчанд байж байгаа шүү. Марцгүй сайн нөхөртөл тос шиг сэтгэлийн зарцаах, сүү шиг сэтгэлийн ээдүүлэх чалчаам үгүй бүү яригдж байгаа шүү. Гэхдээ яана ингээ хэлүүлцээр түмэн өнөөдөр худлаа хуцаалаа явж байгаа шүү. Энд бол би харамсдаг. Гэхдээ мундаг хэлж байгаа биз? Тос шиг сэтгэлийг зарцаах, сүү шиг сэтгэлийг ээдүүлэх чалчаам үгүй бүү яригдж байгаа шүү. Гэхдээ хүн яагаад өөрөөр байж болдог вэ? Хэрвээ хэтэрсэн юм байвал буруугаа мэддэг л байх хэвээр. Алдар хүнд энэ эх орныхоо нэрийг сайхан өргөж байгаа хүн чинь байгаа улсаа чирээ явчихдаг байхгүй юу? Үнэ. Ястаа үнэ шүү. Тэгсэн манайхан чангаагаад байдаг араас нь. Ингээ чангаагаад байдаг. Жохон бас асуудал гаргаад идэв. Тэрийг бол тэгтээ энэ одоо манай Монголын өнөөдрийн энэ одоо бичээд байгаа шиг биш ээ. Би мэдээж буруугаа хүлээн. Би үлдэх чадвартай хүн. Яг хөө зүгээр өнөөдрийн миний зодог талаад ирсэн давгдурж зодог талаагүй асаа шууры гэдэг хоёр өнцөг бол арай хоёр өнцөг л дөө. Яг хөө зүгээр хүндийн бэрхийг үүрж исэн гэх юм бол би югууснаа байхдаа үүрж байсан. Тэгэхэд мэдээж нутаг хол л доо. Тэ? Нутаг хол. これを最後に惜しまれながらの現役引退となった。Яг ингээд ганцаар той дээр хүн худлаад байдсан шүү дээ. Ер нь. Үнэ шүү. Биччихэл явуулнаа ингээд бичсэн шүү уучлаарай гэл. Тэ? Ингээд шүмглэжэл дараа нь уулчаад тэгсэн шүү. Японочд ийм стилтэй шүү дээ. Би тэгсэн өстөө. Өстөө сумяасан гомэнасаа гэл. Би боддیں۔ Ер нь энэ хорвооч нэг мэрж амьдрт юм биш үү? Би ер нь тоодгүй. Яг хаяа та нарт хэгжлээ та нар. Өөлийн өргөж байдсан шүү гэж дотоод боддیں۔ Гэхдээ тэгэл нэг энэ тэнд одоо ингээл чамайг одоо зодлолоо гэх нэг юм сохоод авлаа гэх юм. Энд ч одоо үнэхээр залхаамаар тэнэгүү таарчээ үү? Энийг хийс юм уу хийгээгүй. Ийм юм болсон юм уу болоогүй юм эдний бичээд. Үгүй нэмээд асуучих. Одоо миний мэджээр нэг 3-4 хоногийн өмнө бол та нөгөө хэцүү нэртэй газар мазраас төр саатуулагдаад гарч ирсэн гэсэн мэдээ тэгэл бид нар уулзж байгаа шүү дээ. Тэгэхээр тэгс юм уу? Бас би нэмээд асуучих. Одоо нэгэнтээ яаж игээл яриа маань ингээ орчоод ах юм. Уг нь асуухгүй орхий гэж бодсон юм аа. Ирхэм хүн шүү дээ. Ав. Шоронгийн үнээр 3 жилдээ гардаг уу гэж. Энэс ерөөсөн шорон үнэртэхгүй байна.
Тэгэхээр энэ худлаа. Би худлаа гэдгийг нэгж чинь. Тэгээ та асуусан учраас бас нэмчи. Энд чинь үнэртэхгүй хүмүүс байгаа. Бас телевиз чинь үнэртэхгүй талтай лавга ах мэд. Тий. Үнэртэй байгаа бит хоёр мэдчихлээ. Тэгэхээр хоёлаа үнэртэй дээш нь дамжуулъя л да. Тэгээ би хэлээд нь штэ. Энэ худлаа юуны чинь тэр ямар ч авцалтаагүй тийм 48 цаг суусан муусан гэж одоо юу вэ? Би гэртэл байсан. Тэгээд юу гэж одоо тийм болох вэ? Арайчтай бас нэг хомот хүмүүс байгаа биш юмэр. Урагшууник нь байгаа биш юмэр. Энэ их авраг маань тийм ээ. Би бяр оюун ухааны авраг маань юун дээр имзэглэж шít хүн болохоор имзэглэж шít. Хайртай сэтгэлтэй хүн болохоор тийм учраас мэдээж энийг хүн бүхнийг мэдээж энэ зүйлийг мэддэг болоосаа гэж бодож байгаа. Бүгдээр мэддэг гэж бодоод идэг. Мэдхгүй болоо гатгаад идэг юм уу? Мэдээд гатгаад идэг юм. Энэ чи их аюултай зүйл. Тийм тэгэхээр цаг сайхан боловсон бол адилхан шүү дээ. Чамайг ч гэсэн бас ингэж оролдоол чичээл тож ингэж ичээл байгаа шүү дээ. Энэ нэвтрүүлэг гарснаас чи нэг амар нэг сайхан 50 унтаагүй гэж би чамд боддог. Өрөвддөг. Бид нар яагаад монголчуудын 100 эрхэм гүлдээх гээд байгаа юм бэ гэвэл төмний нэг гэдэг шиг эн чин цөөх юм. Онцгой содон хүмүүс нь монголчууд тэр чигээр эрхэм гэж зарим бол хэлж байгаа л да. Тийм биш ээ. Эн чин онцгой юм гэж байдгийн улс оронд. Эрхмийн эрхэм үү? Эрхмийн эрхэм гэж байна. Эрхмийн дээд гэж байна. Тэгээ тийм хүмүүсээ л бид ярьж байгаа ш. Тэрний төлөө бид хоёр ямар одоо энэ уран бүтээлчид ямар их бэрхшээл очров. Тэгээ монголчуудын цайхын бүтээх хэрэг байгаа юм. Тэгж бодох өдөр хүртэл ирдэг ш. Ирсэн. Сайн сайхан явах хэрэг байгаа юм. Ингэж л нулим болох юм бол гэж бодох гуних юм чи надад ч байна ш. Лавгаах түрүү хэлсэндээ та нэг би одоо зөндөөч худлаа ярьлаа гэд би тэгээ хэлчихэр нь дотроо бодоо сууж итл авраг маань хэлчихсэн хүн өөрөөрөө байх гэд. Тэгээ өөрөөрөө байх гэхээр байлахгүй шүү дээ. Тэгэхээр л худлаа болоод эхэлт юм шүү. Тэгэхээр тэр худлаа үүсдэг юм байна л да ер нь. Тэгж ойлгож болох уу? Яхаа тэгээд бас нэг Монгол нутагтаа нэг газар тахал үзэж байна да тэгээд. Тэгээд тань түрүү их нэвтрүүлэхэд хэлсэн тэрийг дахиад автаалч. Ер нь бол шүү дээ. Энэ хүний амьдрал шүү дээ. Тэгээд бид энэ бүгдээр алаан байхгүй юу? Миний амьдрал. Өнөөдөр би 16 настайгаас Японд очив тийм ээ. Хажсаал танахгүй газар очиод аагийн шүтгэхгүй би очиод өдөө зэрэгтэй би энэ амьдралын алаан дотор явсан хүн. Өнөөдөр ичээч сэтгүүлчт минь Монголын төлөө зүтгэсэн хүнийхээ нулимсыг үзэн сууж байхдаа та нар ичиж байгаа да. Би одоо сэтгүүлчд хэлмээр байна. Сайн байцгаана уу? Та нар цөм сайн биз дээ. Надад санаа зовх юмгүй гар идэрчгсэн дайжгүй сайн. Анхныхаа тэмцээнд оролцоод гайгүй барилдаад шилдэг 16-ад нь багтчихсан. Нэг амар бүдүү хөхтэй барилдсан. Гуйныхэд сумьяахан гуйг 2 нийлүүлсэн юм шиг ёстой лаа гэр. Жин 170. Эхлээд тэр намайг түлхээд гаргадгийн даваан дээр чүү гэж зогсоогоод тогтоож жоод хутгаа зүтгэчихсэн. Арай гэж нэг юм ялсан. Хүмүүс шуугилдаал Монгол гэж орилол ёстой гоё юмсан. Коч хотын сонирхны нэрээ надаас ярилцлага авсан. Тэр тухайгаа ярьж байна. Та яах вэ тэгээд? Өнөөдөр янз бүрийн тохиолдол шүү дээ. Ихтэй сайхан. Домен дуртайхан домен Эжав ичка надад заавал захиа хүчээрэй. Монгол түмэн маань ухаантай. Бид бол сод бэлэгт агуу их түүхтэй, санах сэрхүүн асар их мэдрэмжтэй ийм улсын үр сад штэ. Монгол хүний тэр бэлгүү ухаан байж л байгаа. Монголын ард түмэн тэр чигээрээ таныг хайрлаж байгаа. Тэгээд явт хүн эцэст нь хэлэхэд хүн чи яг л өөрийнхөө боломж чадлаараа л аливаа ямиг даана.
аливаа ямиг хамж халбагдаж авна. Том амьдралсан да тий. Гэр юм гэлтгүү. Сайхан том. Юмыг том харал гэдэг одоо их хүмүүс хэлдэг болсон шүү дээ. Том харал та. Тэ том харна гэдэг чинь яг юг хэлээд байгаа. Жишээлбэл та хүнийг юмыг том хар гэдэг чинь яг юг зөвлөж байгаа. Хүмүүс тэгж ярих юм биш үү? Том байл даа гэл. Одоо үзүүрлэг өндөд шүү дээ. Өнөөдрийн юу гэдэг вэ? Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушг тий. Тэр л том харахын нэг үг гэлгүй дээ. Манай зүрдсэн хүчийг бас мундаг шүү дээ. Тамиртай ёо. Машин руу. Би Тэнгэрийн хүү. Би Тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн. Газрын охинтой гэрлэж нарны аягнаас цаавуулсан гашуун дарснаас иртэж анхирлын орон дээр хөрвөөж үдсэн. Би Тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн. Тэнгэр эцгийнхаа зүүрэмгэлхийн зур тэрхэм зурын зүүд болж газар дэлхий дээр ирсэн. Сэрхтэн зэргүй явна. Тэр болсон та нартайгаа уулз төшж, туйс хайлж, морин толгойтой хуурантан Монгол айлгыг хоршин дуулсан. Хүмүүс минь ээ, газрынх минь ээ, та нар намайг явахын цагт энэ морин толгойтой хуураад өгөөрэй. Үгээр чиний хурамс дэцгэн уйруулан хайлуулан дуудуулан, үүлэн тансаг хур олон ивэлж, үргэлжид тэгвэлэн та нарыг хийвгэн. Би Тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн. Би нэг ямиг их бахархаж их омог бардам, омог шиж ярмаар байна. Дагдаржи тэнд зодог тайлж яхад монголчууд суумагийн дэвжинээс бүх монголчууд одогоон тайлсан гэж. Гэхдээ одоо үргэлжлүүлэн барилж байгаа тэр сайхан хүүхдүүдийг би үгүйсэхгүй байна. Тэд нар маань бол сайн барилдаж байгаа. Тэр болгон Дагдаржийн мөрийг гаргасан жингийн цуван дотор л яваа шүү гэж би хэлмээр санагдаж байгаа юм. Бурхан хүнд хүний даадгүй ачааг өгдөн гинэ. Даацтай хүндэл улам л ачаа даалгаад идэг. Тэгжээч тэр хүн тэр бүх ачааг дааж иж хүний өмнө хідэн алхмын өмнө ухаарч магадгүй ирээдүйн том тулгуур болдог. Тэгэхээр энэ их авраг маань бас сэтгэл зүйн ч гэсэн энэ том даацыг магадгүй өөрт чинь бас илгээгдсэн тавиланч байсан юм билүү. Ийм сайхан аврагаараа дуусаад цайхнараа одоо ёсороо ингээд дуусгах бас нэг тавилан байх хэдий ч бас сэтгэл зүйн энэ том одоо юу гэхүүдээ англиг гэдэг юм уу ингэж давах бас нэг тавиланч байсан юм уу? Энэ бол маш том ухаарал гэдэг юм уу? Өөрт чи авчирсан бас нэг юм сонин хувь тавилангийн тийм ээ нэг зүйл байсан болов. Ирээдүйд энэ чинээгээрээ л бас нэг хүнд энэ чинэний л тулг болох л ухаарал шүү дээ тийм ээ. Тэгэхээр аливаа зүйл дандаа л хоёр талтай байдаг. Тэгэхээр энэгээр юу өгөх гэсэн болдоо их аврагт минь юу эхлүүлэх гэсэн магадгүй нэг зүйлийг эхлэлж байж болох те. Одоо зовлон гатлахын сургуулийг бурхан монголчуудад заасан байж мэдэн шүү дээ. Яг үнэ. Нэгээр нь төлөөлөж бүр их аврагаар нь төлөөлөж. Даах нуруутай дээр нь ачиж өгөөр. Тий. Энэ өндөр уулын орой дээр гарч ирснийх таны цаашдын эр хүний цаашдын зорилгоос зүгээр сонирхол болох болоо гэж бодож байна. Ирээдүйн урт зам таныг хүлээж байна. Маш их энэ үнээс өндөр уулын оргил таныг хүлээж байгаа гэж бодож байна. Энэ сайхан газар асууж сонирхол болох уу? Мэдээж ямар нэг хүн аливаа нэг асуудлыг дандаа сайхан өнцгөөс нь харна. Тийм учраас бод сонсон юм бол мэдээж байгаа. Хал одоо энэ сайхан нутгийн аав ээж минь ирүүл их хүчин зовлонгийн ортон мөн одоо амгалан тайван байж ивэ хичээх хэрэгтэй л гэж одоо бодд юм даа. Хамгийн гол миний аав ээж сайхан урт удаан наснасаа гэж бодд. Үгүй сурчгаад нэг бадагд бол. Үүл гэдэгт найгсан арын номын шугуй. Арын номын шугуй. Үрл урам жимсэн. Атхан думдаг хангаа. Үүл гिचгээд хэнгэнэ. Арын номын шугуй. Үзэгчид маань Дагдаржийн ертөнц рүү нэлээд их алхалаа гэж. Буруу сонс юм зөвдөхийн заяатай нэвтрүүлэг үзлээ гэж би бодож байгаа байхгүй. Тэглүү яах вэ? Өнөөдөр би хязгааргүй баярлж байгаа. Би чамд захихад тэнгүүдээс холвай гэж хэлмээр байгаа. Сүүлийн асуултаа олгож хэлэхэд Япон улсын түүх, соёл, онцлог бүхнийг шингээсэн тэр сумогийн ертөнцид Монгол хүн анх удаа энэ эндүү их амжилтыг гаргахад гаргасны нууц юунд оршиж байв. Таныг хөглж
танд хүч нэмжсэн тэр зүйл юу байваа л гэж танаас асууя гэж бодож байна да. За миний одоо барилдааны онцлог хамгийн гол сэтгэлийн ганц түлхүүрийн нууц бол энэ сайхан их орн байгаа. Хэдий хүн давчдагч энэ сайхан хөдөөхөр энэ сайхан үзэсгэлэнт байгаль тэр смаа үүх дурсгалтай цагтаан жаргалтай цагтаан зовлонтой энэ нутаг орон дээр одоо үлдээж өгсөн энэ сайхан цэлгэр хөндийг харахаар өөр ирэхгүй бас асар их тэр ачаалыг би мартдаг юм. Энэ бол миний сэтгэлийн одоо нууцхан түлхүүр юм байна да. Юу вэ? Окей. Күүр чугасаа. За Монголын ард түмэндээ маш хайртай тэгээд Монголын 2,700,000 иргэдийг бас хэсэгэн хугацаанд бас сэтгэлийн таалал эдлүүлж энэ хамжилт Монгол хүний чадамжийг бас миний хувийн зүгээс бас тэгэхэд бас өндөөсөн болов уу гэж боддتي. Хайртай шүү. Маш их баярлж явдаа шүү. Би биний хайрлж авах хэрэгтэй л гэж одоо хэлмээр юм да. Тэгэд одоо өөрөөр хэлбэл эдгээр залуу наснда дааж ажигшгүй явждаг гэж хэлдэг штэ. Тэгэхээр эр бор харцах нь ишүүхэндээ хүчтэй дэ гэдэг баггүй. Ишүү гэдэг ингээдлээр хүчтэй байд юм байна л. Шүдээ зууж чиг гэл дэгдэн штэ тий. Тэр шиг л фуул ингээд Бүдгхэн бол баг зам болгосон дорнын алагдойлаан. Бүрт чонын удам талнутгийн цалгаан их нутагтан ирлээ. Цэцэн ховлай хааны сүнсийг баярлуулсан бэр. Цэрдэн тойрог дундах дошгон цагаанбар их орондоо ирлээ. Уулуулн дийж тосов, ус мөрн цалгиж тосов. Их аваргад авгадорж их орондоо ирлээ. ирдэ штэ.